За сайн байцгаана уу? Эргээр л та. Тий. За байна уу? Намайг таньж гинүү та нар баг мартсан аа. Одоо араагүй төшиг орж ирсэн ш. За өнөөдөр хаана ирсэн байгаа вэ тийшээ. За Гоожингогийн хийдгээд Гоожингийн өндөр. Тий. Их хийдгээд солиорч. За юу ч гэдэг лээ. энэ интернет дээр тавигдсан нэг түүхэнд би нэг хальт нэг уншаад гайс. За энэхүү байшин нь болохоор Гоожингийн өндөр хэмээх нь хоёр давхар модон байшин нь анх 1914 онд Богд хааны өндрөн сүргийн нутагт одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Богд хаант Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хан Наман сүрэнд зориулсан одоо ингээд зориулж барьсан байшин юм байна. Тэгээд уг байшин болохоор 1918-аас 1919 онд Сангийн аманд шилжүүлэн өгч зүүн сэлбийн зүүн хэсэг одоогийн 21-р сургуулийн зүүн хойно Баян зүрх захын урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг. Энэ байшин Сангийн яамны гадаад хүүгийн хилтэс үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Козин гэдэг нэртэй нэг зөвлөхөр ажиллаж байж л дээ. Тэгээд тэр үед альва тухайн үед энэ хоёр давхар байшин өндөр гэж хүрээнийх нь ирээддэг мөн Козин хэмээх нэрийг дуутахад бэрх тол энийг Гоожингийн өндөр гэж нэрийдсэн юм байна guys. Хамгийн өндөр байсан. Тийм тухайн үед энэ хавийн хамгийн өндөр байсан л гэсэн. Нэгээсэндээ нэрээр нь дуутахаас цэвэрлээд Гоожингийн болгоцсон юм тий. Козин гэдэг хүний нэрийг дуудаж чадахгүй болгонготой Гоожингийн өндөр болгоцсон юм. Козин гэдэг нь орсон юм. Тий. Тэгээд сонжруулан дуудах болсноор Гоожингийн өндөр хэмээх нэршилтэй болсон гэж байгаа. Тэгээ энэ байшингийн нэг тасалгаанд нь Монгол улсын Саштар хэвлэх газар байсан бөгөөд 1919 онд одоо Дамтны Сүхбаатар өсөг өргөгчөөр ажиллаж байсан иймэрхүү түүхтэй байшин юм байна залуус. Тэгээд 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 50 гаруй хоног одоо Богд хааныг одоо энд хорж исэн юм гэрээ хорон Бүр тийм. Тэгээд түүхнийг иймэрхүү байшин байна да. Тийм. Одоо чинь 113 4 жилийн түүхтэй байшин байна. Тэгээ энэ дотор болохоор сүнс үддэр гэж одоо юу яах вэ? Тэгээ одоо ингээд энэ тэндгүй айлууд байхад одоо үргэж яагаад. Тэгээ бит хоёрыг үрбекс чиглэлээр тэгээ бас маа түшиг нэлээ удаан контентэнд орсон хөө өнөөдөр ирж байна тэгээд. Энэ ажилтнаа байгаа дээр манай бичлэгэнд ордог аа найз. Тэгээ бит хоёрт одоо жолоочор явж өгцөлж байгаа. За. Тийм. Гэхдээ энэгээр ер нь бол дуусахгүй явах газраад боломжтой тааруул байгаа. Тэгээд яг өнөөдөртөө тааруулаад энэ газар ороорой гэж бодлоо. Яг Борогийн хэлдэг шиг сүнс өдөр гэхээсээ илүү урбекс маягаар шууд судалгаа хийгээд дотор нь юу байдаг вэ? Олон жилийн түүхтэй барилга болохоор гэж бодоод ирчих. Нэг бол нураана гэж яриад байгаа. Нэг бол энийг ашиглалтанд оруулна гэж бодоо. Нураахаас өмнө яаж нэг түүхэн дурсалт газар л нэг ороод үзчихээ. Тэгэхээр үзэгчтэй бас доторт нь яг ямар шиг өмнөд байдгийг харуулчих гэх тийм. Монголын түүхийн нэг хэсэг болсон газар тийм. Нургаас нурд ингээд бичлэг болгосон гэж үзэж байгаа. Тийм. За. Тэгээ одоо шууд хөдөлөө. Шууд орё да. За зөвхөн бичлэгтэй хамтаа guys. Орё да энэ ч таас тийм ээ. Хаалга нь хаана байлаа? За гаднаасаа нэг иймэрхүү харагдаж байна. Бичлэг эхэлцээ гоё. Тийм эхэлцээ. За. Ороод ямарсан детекторын орцыг шалгаад үзчихин. Охооны толгойн байсан шүү дээ. Аа? Охооны толгойн байсан. За ямарсан үүсгээрээ нэг иймэрхүү. Яас ч хүүтэй дээ. За энэ бол эндээс ердөөсөө тэр шатаага ийцэн юм шиг. Байгуулагдсан цагаас хойш энд ямар ч тиймэрхүү нэмэлт засвар ороогүй. Яг л хийцэлтэй яг л оргиороо л байгаа юм билээ энэ жишээлтэй битүү мод. Энэ гэхдээ нураад онол унахаар л тий болгоомжтой л ихгүй бол. Гэхдээ энэ ийм олон жил болж байгаа гэхэд энэ тааз маз болол асал чанартай шүү. Тий. Дээр үед тань чанартай л ярьдаг байсан. 112 3 жил. Бараг 114 жил ч юм уу. За энд бол мэдээж хүмүүс орж ирж ой монгорхон аригтдаг. Хоёр давхар нь бараг нураад бүхэлдээ нэг давхар болсон юм шүү дээ. Зарим газар бол дээврэн цаорхол Ямарваа нэгэн байшинд угаасаа ингэ ороход
энерги айгүй ил тод мэдэгддэг те төвшгээ. Энерги нь хүнд байвал тэгээ жоох эвгүй газар байж магадгүй л гэж. Гэтэ тэрнээс хойш өөр зөрүүлэлтээр шилжсэн бах уу? Энд чинь сүүлд 21 дугаар сургуулийн ажилчдын байр байсан гэсэн. Оо тийм. Тий. За, нусаа татал явж өгөх юм дээ. Харин зүгээр шалан цөмөрсөн юм шүү. Энд үзээгүй газар мазар орхиг үзтээ тийм. Энд чинь түрүүний ирцэг газар шүү дээ. Би ч одоо энэ хоёрын оронд жоохон газар дотор төөрөх юм дээ. энэ дотор юу вэ? Энэ ингээ битүү өрөө юм тий. Ингээ дээрээсээ шууд ингээд цөмрөөд яваад байна. Хоёроо. Энэ хүрзээр яг юу хийдэг байсан байж болох вэ? Их нааттай. Энэ хүрзөө сэжигтэй. Харин та нар бодоод үзтээ толгонд жамгийн дөрөнд ямар кейс орж ирж байна. Толгоонд уу? Аллах болсон байх боломжтой. Энэ хуучин шатчихсэн юм шиг байна тий. Бүгд энэ нэг шатаж матцсан тэгээд ингээ битүү нөгөө үнс мүнстэй болохоор тортог мортог бол амар их байна. Харин тийм энэ мэдсэн бол маск авчрах ажилтай. Тэгтээ нэг том газар биш юм шиг байна. За шатны нүцс хэрэгжсэн. Оо. Лаббо. Ингээ хаалган ингээ дарцсан. Лабботой. Лаббо шүү дээ. Халтаас нь лаббо ингээ хоорондоо хэвлэдэг. Лаббог чинь юу яагаад гэдэг үстэй? Юу? Аимшигын тий, ерөнхийдөө нэг юмтай холбоод идэг гэдэг гүйчлөө нэг тийм рил үзсэн юм байна би. Тэг нэг чөтгөр. Тийм, чөтгөрөөс санаа авсан л гэдэг. Тийм үү? Тий. Энэ юу болоод яагаад шатцсан юм бол дотор. Тэгээ шатаар нь гарвал доош нураад унцсан юм байна. Зүгээр нэг яснаа энэ доторх хог навш юу гэдэг бүх юмыг л зүгээр хайж яхаар шүү шатаацсан юм шүү. Шатны юм биш үү? Оо зөөз болоо. Зооч. Тийш аври тий. Энд дэшил гарч үзмээр байна да. За, манч та хоёр үцэг гарчих те нурхны үгүй хараатах хэлээд байгаа. Нөгөө нэг чи ихлээ ороод тэгээ өхгүй болвол би орё гэдгшээ. Наац гайгүй даацтай байна уу тшгээ. Энэ хэд бол гайгүй даацтай л юм байна. Наац чинь доор үлдээч дөө. За бид энэ дээр бүрэн гарч болохоор байна хараад. За наац чи асуу юм. За та хоёр нэг нэгээр яварчсан шээ дамжаа гараад. Энэ эргэтэй юм уу тшгээ энэ хөл Хэрэгтэй. За би тэ өөрөө гарахаар бол энэ дээр нэг ямар ч нэг катлч таарах юм шүү заг аяасан. За гол нь аюулгүй байдал гэж бас та хоёр боломжтой гарч ирээрээ. Би ч яг хөнгөн шигээ хүн. Болоод л байна. За би нэг өөрөө нэг гараад авчихлаа. Наац ямар ч гэсэн ингэж нуурч явсан ингээ авираа гараад ирлээ. Шалан гайгүй мэн үү? Энэ шалан гайгүй юм. Өнөөс эхлээд ингэж явах уу? Энэ хамгийн залуу юм. За тэгээд Хоожингийн өндөр гэж. Оо ийм фармартай. Энэ дотор битүү өргөжсэн гэж одоо энэ дотор ч одоо гэрээ хоёроо 50 гаруй хоног байсан. Битүү өөрөө энд ч одоо тэгээ бэс юм. Цонхмохонд битүүлчдэг байсан юм лээ. Доор нь цэргүүд марж байгаа. Ингээд
Маш толчтой юм. Аац. Нөөс доошо хотолцож ш тэ. Амар том тийш. Энд дээр орс биш нэ тэ. Харин Энэ бүр толгойд энэ намхнаа. Ишээ. Би итгэхдээ энэ шаланд яг л бүрэн бол итгэхгүй ш. Эвгүй. Дээр чин чи сүгнэгэрч явж илөө. Маа гიშгсэн чи шалан доошо цөмрөө үзт. Нөө сүгнүүрт явж байгаа юм. Юу л дэм хуучны болгосноод одоо жил болоод тэгээ нэг ганц жил идэх юм байл л. тэр газар юу вэ? Тэр үзүүлж болохгүй. Тэр баба. Юу? Энэ барилгыг бол сайхан сэргээгээд яг гаднаас нэг гоё. Гэхдээ энийг сэргэн ч гэж одоо байхгүй бах та ийм юм яаж. Нэг бол сэргээ, нэг бол нураа. Тэснээс энийг зүгээр нураагаал энэ дээр шинэ юм бол. Анх нэг хүний газар байхад нь энийг тухайн өнөөс нь 400 саяар худалдаж авсан гэдэг. Аха. Тэгээд одоо газрыг ашиглах гэж байгаа юм уу, сэргээх гэж байгаа юм уу яг бүү мэд. Уусны түүхээр музей дээр болсон. Фотон бичсэн юм. Яг бүр битүү төмөрт болчихсон. Хаяа. Хэмжлэгийг орлох хөдөлгөөн гэж байхаас хөдөлгөөнийг орлох хэмжлэгээ гэж үгүй бай. Фитнес үнэ өгдөө. Үнэ өгдөө та нар сонсож байна. Хэмжлэгийг орлох хөдөлгөөн гэж байхаас хөдөлгөөнийг орлох хэмжлэгээ гэж үгүй. Сахлын дотор мотор гэж байгаа. Дээр. Тонтон хадааснууд зоогоод нь уяа юу хийдэг байсан юм бэ та. Бодвол бурхан шишин тахилынхаа юм барьдаг гэсэн ч магадгүй богд хаан. Айлсхөл сүулт сургуулийн байр байсан хэлчихсэн. Үсэг мөс. Энэ ямар амар зураг байна те. Оо яагаад. Монгол улсын ачаа оргил болдог юм. Нэргэл болтгоо юм гэсэн маа те. Өндөр шүү дээ. Явган шог могд. Нилээн дээр үеих болт те. Зөвүүн шог зураг байна. Наа нэгтэй дөрөв юм шүү дээ. Ийм хэдэн гэж. Чулуунбаатар маатар гэнэ. Яг гээл энэ тийм нэг нэр ус очиод дээ. Болдгоо л гэж ярьд юм л те. Тий. энэ дэр Оросуудын нэр Информан юу. Диклоди Диклодик гэдэг чинь ийм биз дээ. Диклодик. Диклоден юм шүү. картиц хэртэр Кертизин. Доор бахан хүмүүс Юу гэсэн ч юм бол та. Энэ хажууд явж байгаа хүмүүс тэр дуусна амар тод сонсогддог юм дотор тий. Тийм. Цүрэтж орж. Хамаг юм онгорхоо. Ингээ болчихж байгаа юм бах та энэ. Энийн чатл нь цаанаас өргөлж юм. Энийн цаатал ч л одоо нөгөө интернетийн ордог өөрөө гэсэн үг үстэй тий. Тий. Зээ. За энэ хайлт нэг багаж ажиллаж үзэх үү. Тэгээд гоё. Энэ дотор орчлолт. За ямар ч нэг камера явууц байршуулдаг guys.
Ингээд нэг кат орж ирнэ. За ямар ч байсан хэлүүлсэн. Нарсны детектор радио 2 шалгаж үзье тий. Наачаас хаалгатай байсан юм. Ой. Аимшиг бүхэн банц. Шашинтайгаа холбоотой байдаг байсан юм болоо. Эсвэл дээр үе хүмүүс тийм амхан байсан юм уу? Хоёр юу ч амхан байсан. Намхан байсан. Мохонсын функцэнд чинь сайхан метр 70 байсан шүү дээ. Болосон. За энэ Одоо тийш. Ямарсан детектор ямарсан. Маш тайван байна. Юм мэдрэхгүй. Радионд юу гэж. Радио бол улаан төхөөртэй байх юм. Детектор бол асгүй байна. Орсын радио орж ирдэх юм. Би радио мөтөлсөн шүү дээ. Ууж чадaltaа. Наач сайн дутдаг л та. Ятад орсгүй зүгээр те. За энийг амартай ч ингээд тавьчих. Тэгээд юм хүн дуурал. Орж ирэх байлгүй. Нэг юм зөв тавьчих. Детектор бас ингээд л Тэгээд гоё юм гинэ. Галагч. Галагч юм. Юм байна. энергийн харлаа. Гоё яригдж байна. Оо. Яа, тэгэхэд өчт. Чи нат хасаач. Оо, нэг юм багч байна шүү дээ. Жохон мод. Одоо юу мах юм уу? Мах. Энэ махыг шарна. Гэхдээ идэхгүй шүү. Зүгээр шарна. Гэсэн зорилготой авсан юм бас юм гэж боддог. Ийм туршиж үзье да тий. Ямар нэг парн юун дээр энергийн лан дээр шарах. Шатсан махны үнээр чинь яан маа. Тий. Хаажингийн гэж. Хоёлаа чи энийг тооцоолж байгаа. Баахан хүмүүсүүд л юм бичээд идэв үстэй. Би энэний зургийг гэхдээ дэлхийн дээр нь харсан юм шиг байна. Нэг хүн над руу явуулсан байсан. Тэгээ хот дотор болохоор нь би нэг тоогоогүй түүх мөхөнд анзаарч харалгүй орчихсон. Тэгэхээр нэг сонирхолтой санагдаад байна. Энд ингээд баахан барилгонуудтай. Энергийн лам маань яга асахгүй. Янзын ластдаг да. За одоо наач янз яасах юм да. Нэг тосны хайлт тол асчихна л да. Доон дээр хүүтэн баг шүү те.
За манай твшиг яагаад ийм удаан бяцлаганд орсонгүй вэ? Чамд ч хүмүүс зөндөө асуугаадсан. Би ч яг л ажил гэж явсаар байгаа л. Ажил хэлцээ. Тэгээ ажил гэж явсаар байгаа л. Тэгээ одоо нэг жоохон завандаа нэг ганц хоёр бичлэг хийдэ гэсэн бодолтой л байна. Тэгээ өдөө орнот өмтгөөд рүү явах юм бол оноо 7 хоногор мэдээж явж таарна. Тэгэхээр ажлын амралт тэрийгээ тааруулж ижил авах хэрэгтэй болох. Тэмэлэн да. Ойр дээр нь YouTube сувг дээр юм хий гэсэн бодол байна уу? Өөр чиглэлээр ч болоог нь болоо. Тийм бодол бол одоохондоо байхгүй. Ер нь бол цааштай. Цааштай явахаа тэгээд Гоё санаа орж ирэл. бас байж олно л да. Аа. Тийм. Заавалчгүй ghost hunting гэлтгүүгээр өөр ч гэсэн юм хийж болно. Ghost hunting гэдэг нь өөр айгүй хүнд энергитэй сэдв болохоор бас нэг жоо хөнгөн энерги бас нэг жоо хөнгөлөх үүднээс тий. Тоглоом тоглох ч юм уу. Реакшн их ч юм уу. Хөгжилтэй сэдвүүд байвал бас зүгээр. Яг засал. Хүүтэн болоо. Бас нүдэн зарцж байгаа биз. Жэвэч. Тэдний чулуун дээр бороо. Нөгөө нэг маха жоохон шараад нүртүүлээд тэгээд үзчихсэн. Жижлахаар ингэж авцаач уу. Тэр чулуун молон дээр шууд тавьж байгаа шатаачгүй. Шатааж байгаа. За засах гал үзчихье. За урьдчилан нэг юм жижигэн тест хийж үзээ тэг түшгийн гаргасан санаа. Тэр нөө баг байх чинь юу вэ? Нэг кинон дэр чинь амар шавсан мах үнэртэй нөгөө юм хоолоо идэх гээд очсон чинь үгцэн байдаг. Оо тэр чинь инээдэм юм мөртлөө аимшигын чимээр юм нөгөө нэг юу шүү дээ. Шүн дундын яриа. Тий, энэ дээрс юм тий. Яг тухайн үед анхныхаа удааг үзэж явахдаа бол бас үрхэ айдаг гэсэн. Нийл үнс. Энд ажиллалт хүртэл зарцсан баг чаа. Газ эсвэл газ хэмжлэг тий. Нэг дүүх юм байна. Итүү. Наа чи Японд доктор юм а нэгээр иддэггүй байсан. Санаа. Чи яагаад иддэггүй вэ? Миний иддэггүй төрөл. Би наадах чинь мэдээгүй л дээ. Идэж үзээгүй надад төрөл. Ямар сони. Дахианы махтай юм шүү. Үгүй загасны махтай ч юм уу? Мод байхгүй те. Мэдчихлээ. Нөө нэг дунд руу байх шиг те. Энэ дотор галаасаа хурал угаарч өгч байгаа. Тэн дээр ч угаартаа яг унах төгс те. Уттай шатаач л ч юм уу. Махны өнөр гаргана гэсэн чинь зүгээр нэг мохоо гялгар цаасны хийн шанхлаа. Би мах шарна гэчихэд яагаад энэ махыгаа шарах юм болж ирдгүү. Гялгар цаас нь гоё шат чинь дөө. Юу вэ? Шалны хар цаас. Чигээс. Чигч энэ дээр тавьчих. Манай сайнараа гойсч байна.
Би энэ лааны тосыг нь шууд ингээ гаран дээр хасгаадах. Шалгарч өгөх юм. Махны өнөр одоо гарч шүү дээ. Тийм ээ, махны өнөр гарч байна. Та тэгээд янз бүрийн юм байдаг бол гэсэн чинь хэршээ хаглаа явуучих юм. Ой. Хатас. Галаа. Тийм өмнө гал. Өдөн дээр тавьсан шүү дээ. Одоо галаа гэдэг. Тэггүй юу? Энэ хоёр дээр нь л өдрөгдөх юм алга да. За. Махан ч ассангүй. Юун дээр ч радион дээр ч юм мэдгэцсэнгүй. Гэхдээ юу ч мэдгэдэх хөвдөө тий. Махан жассангүй гэдэгтэй. Хэдүүлээ нэг дараа нэг газын билет нэг юм. Мах шардын жижиг нь төв шиг байдаг да төмпө шиг нь хайрлын тог шиг тий. Тиймэрхүү юм гээл дараа үзчих та. Юу яана л та тэгээд яг сүнс чөтгөртэй гэсэн тийм газрууд явахаар бол яг юм бол энд ч одоо сүнс чөтгөр гэж юм байхгүй юм чи. Байхгүй газар зүгээр байлгах гэдэг юм тий. Харин Хүчээр одоос нийтдээ 40 хэдэн видео ороход нэг ч юм. Ер нь хааж атсаа байгаа юм шиг горддог болчихжээ. юунаас дуул бит хоёр хурааж бас өөр юм үзэж харсан юм алга яг юм тий. Ой. Тэгтээ. Хүсдэг ер нь зүгээр мах шарнууд ер нь яг галант дуртай л да. Хааж явж исэн юм. Ил галмал төлөхөр Гоё үү. гоё байх шүү дээ. Нэрийн цаанаа нэг өөр тий. Гал төлөх гээл үзэж шүү дээ. За хөлдөж өгсөн хүнээс ус болох юм байна л да. Борогийн гожонгогийн сэтгэл ямар байна? Яг зүгээр түүхэн барилга гэдэг ярил нэг. Тийм орж үзмээр санагдсан. Надад жишээлбэл хүмүүсүүд яг түүхэн барилга дотор яг ямар шүү байдалтай байдаг бол гэдэг. Орж үзхийг хүссэн хүмүүс. Зүгээр суухаар гэдгээр зүгээр сууж яснаас Тийм зүгээр хийснээс л дээрлээ. тэрэлтэй. Тэгж дараа нь түшгийг нэг сайхан амарч байгаа. Чи хагас амц өдөр 2 өдөр амарт юм. Гүү бүтэн санд
Тэгээд нэг маргааш амарна гингүүт нь чамаг энд нэг юм байна юм уу ойрох юмчээс. Харин Зүгээр гэртээ өвдөж уцаа орлоод сууж яхаар гэж бодоод тэгэхээр. харин дээр манайхан хотод яг нэг тийм нэг сүнстэй гэж яригддаг нэг зөвхөн нэг өөрсдийнхээ айдаг биш яг тийм батлагдсан газар үйл хэлж өгөөрэй. Тэр сүнстэй байр байшин байвал хоёр нэр очиж бас баталж өгч болно шүү бас. Байна уугүй юу те тийшээ. Тий. Байр байшмал очих ханаад тэгвэл чи яг шөнийн дуран муран одоо энэ радиод нэг жижиг спикер заалгах чинь тэгэл маа унтаад байгаа шүү те. Тэг. Гэхдээ нөө бид хоёр ч нэг юу бол биш шүү. Одоо нөгөө сүнс мүнс зайлуулдаг, Харин тэгээд алга болгодог, Тий. дарддаг мардаг, Тэг баталж өгнө л гэхээс мань хоёрын урлан бөө шуугаараа тий явуулсан. ангуучилж олдог. Тийм л төрлийн хүмүүс болохоос яг нэг ламбо өнөр шиг дарддаг устгадаг тийм нь бол биш л дээ. Баах үзүүлээ харуулъя хүмүүс ороод ирэхтэй. Гэхдээ яг бүр нөгөө нэг том ангуучилдаг хаантрууд бол амар олон янзын төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй байдаг юм байл л дээ тий. Тэтгэр тэднэр чинь бас үнэн болоо. нөгөө нэг ордог очдог одоо газрууд нь гой газар байдаг. Түгээмэл биш одоо юу гэмэр юм. Олон тийм газрууд байдаг тий. Янз бүрийн. Заримстай хүн итгэхэд хэцүү юмуд гарч ирдэг Монголд шүү. ч тэгээд яг нэг тиймэрхүү юм хүрэхээр бас цөөхөн байна тий. Яг цагаад болохоор яг нөгөө хүмүүс мэддгүү газар л байдаг л баг л та. Надад нэг одоо нэг бөө хүн тэгж ирсэн юм аа. Хүний огт мэддэггүй хүн ер нь огт очтгүй тийм газар л байдаг. Яг ингээд үүрээ болгож байдаг гэд. Тийм бах тий. Тэгэхээр энэ дотор ингээ эргэн тойронд байшин гадаа машин сигналт бол хүмүүс явж байгаа нь сонсогдоод хад юу байв л гэж. Ер нь хүн очтгүй тийм л газар л байдаг. Тий. Хүн битгий хэл амьтаа очтгүй газар тий. Тэр шуун нисдэггүй газар чинь л чихэн амир гэдэг юм да. Шуун нисдэггүй газар хэрэг та хоёлаа хаашаа явах тий. Хөдөөл амир гэдэг юм да. Манайхан тэгээд гоё санал болгож байгаа газруудаа доор нь комент дээр үлдээгээд та нарт хэлүүлтгөө мэдж байгаа да. Тий. Гоё сэтгэлдээ хуваалцаад санаа оноогоо хуваалцаад тэгээ шинээр нэмэх санаа юу байна, бичлэгэнд нэмэх санаа юу байна. Тэднэрийгээ оруулаад комент хэсэгтээ гоё бичээд яваарэ. Тий нэг жоохон community үүсгэх тий. Тэгээ ямар ч тач бид хоёр ингээд энэ гоожингийн өндөр гэдэг энэ газраар зочлоод гарлаа. Тэгээд сэтгэгдэл бол энд яг нэг төрөөд байгаа сэтгэгдэл бол алга. Тэгээд ямар ч тач энэ доторх газрууд нь ямар байдгийг та нартай танилцуулах гэдэг ингээд нэг үрбэкс маягаар явчлаа. Тэгээд дараа чинь бичлэгүүд орноо гэдэг яг хизээ гэж нь тодорхойгүй. Тэгээд та нар бас тэгээд бид хоёртоо оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ гэхээр лайка дараад, subscribe дараад хамгийн гол нь subscribe тэр баатныг дарахад бидээрт оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү гэдэг. Манайхан гоё дэмжиж үзээрэй. Subscribe гэснээс нэр түшгийн сувгийг бас дагаарай guys. Тэгээ миний дээр чинь бас нэг сувг байгаад байгаа. Season 2-ын нэг хэдэн видео тавьсан. Тэгээд хүмүүс сайн мэдгүй байгаа тах шиг. Тийм. Манай модератор бол доор нь тэндгүүл линкийг хатчих өгöd байгаа тий. Тэгээд манай группээр бас орж болно. Группд нэгдээд, Discord-д нэгдээд гişүн болж болно гэж хэлж бас Discord-аараа ер нь нэрээ хөгжилтэйгээс гадна 70 хумсрын тэрэн талаар хоорондоо ярилцдаг тий. 70 хумсар гэж юу вэ? Сүнс гэж юу вэ? Янз бүрийн сэдвтэй ер нь сэдв мондохгүй дээ гэдэг чинь яг яриа сухаар. Тий. Хаяа хөнгөн мазарна тий. Тий. Тусдаа өрөөтэй Discord бол хөгжилтэй л да. Тэгээ шууд амжуулалтын өрөө энэ хэл. Тий. За тэгэхээр ямар ч ч юм байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. За тэгвэл дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.